Шалом, шалом. Шинэ үеийн нэмийн төргий. За сайхан амарцгасан уу? За эзэн даанда талархаа залбирцгаая. 5 сарын 6-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. За. Эзэн минь танд баярлаа. Энэ сайхан гайхалтай өглөө гэсэн талархъя. Эзэн та өөрийн үг дотор биднийг барьж байгуулж өгөөрөө. Таны ариун сүнс бидэнд хэрэгтэй. Эзэн тэгэд бид өдөр бүр суралцж байгаа үгийнхаа өмнө өөрийгөө даргуулсан. Эзний үгээс илүү ихээр суралцж, эзний үгээс улам илүү тэмүүлсэн 7 хоног байхад, энэ өдрүүд байхад та өдөртөө та өрөөж өгөөрэй. Өнөөдөр бидэнд үгээ альдаарай эзээ. Тэгээ таны ариун сүнс бидний өдөрт тултгай. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар Эхлэл номын 36-гийн 9-43. За, Канча пастор, good morning. Алтнээ good morning. Ленимин. За. 36-гийн 9-43. За, уншаа. Сээрийн уулархаг нутаг Идомын өвөг Исавын үр удам юм болоо. Исавын хүүгүүдийн нэрсгэл Исавын эхнэр Адакийн хүү Элифаз, эхнэр Басматийн хүү Руэл нар юм. Элифазын хүүгүүд нь Тайман, Омар, Цефо, Катам, Канас нар билээ. Исавын хүү Алифасын татвар Тимнан Элифасад Амелекийг төрүүлж өгсөн ба эдгээр нь Исавын эхнэр Адакийн хүүгүүд болоо. Руэлийн хүүгүүд нь Нахат, Зерах, Шама, Мехса нар бөгөөд тэд Исавын эхнэр Басматийн хүүгүүд юм. Исавын эхнэр Цивон яаж Анагийн охин Охоламабегийн төрүүлсэн хүүгүүд нь Иуш, Йолам, Корах нар ажээ. Исавчуудын тэргүүлэгч нь Исавын ууган хүү Элифасын хүүгүүд болох тэргүүлэгч Тейман, Омар, Цефо, Канас, Корах, Катам, Амалек нар юм. Эдгээр тэргүүлэгч нь Эдом нутгийн Элифасийнхны бөгөөд Адакийн хүүгүүд ажээ. Исавын хүү Руэлийн хүүгүүд болох тэргүүлэгч Нахат, Зерах, Шама, Миза нар нь Эдом нутгийн Руэлийнхний тэргүүлэгчд бөгөөд Исавын эхнэр Басматийн хүүгүүд юм. Исавын эхнэр Охолемабагийн хүүгүүд болох тэргүүлэгч Еуш, Ялам, Корах нар нь Исавын эхнэр Анагийн охин Охолемабаг гарсан тэргүүлэгчд билээ. Исавын эдгэр хүүгүүд нь Эдомын тэргүүлэгчд байв. Тэр нутгийн иргэд болох Хоричд буюу Сээрийн хүүгүүд нь Лотан, Шовал, Цивон, Анна, Дишон, Эцер, Дишан нар юм. Тэд бүгд Эдом нутгийн Сээрийн хүүгүүд болох Хоричдын тэргүүлэгчд байв. Лотаны хүүгүүд нь Хори, Хемам нар бөгөөд Лотаны эгч нь Тимна байсан ажээ. Шовалын хүүгүүд нь Алван, Манахат, Эвал, Шефо, Онам нар юм. Цивоны хүүгүүд нь Ая, Ана нар ажээ. Ана эцэг Цивоныхоо элжгийг хариулж яваад эсэнцэл халуун харшин олж байж байгаа. Анагийн хүүхдүүд нь Дишон ба Анагийн охин гэгддэг Охолемаба нар байв. Дишоны хүүгүүд нь Хемдан, Ишбан, Итран, Керан нар юм. Эцерийн хүүгүүд нь Бэлхан, Заван, Акан нар. Дишаны хүүгүүд нь Үүз, Аран нар ажээ. Хоричдын тэргүүлэгч нь Лодан, Шовал, Цивон, Ая, Дишон, Эцер, Дишан нар юм. Тэд Сээр нутагт хоричдыг тэргүүлж байсан ажээ. Эдомын хад Израиль хаан залгагдахаас өмнө Эдом нутагт эдгээр хаан хаанчилж байв. Беорийн хүү Бела Эдомыг хаанчилжээ. Түүний хотод Динхава гэдэг байсан ба Бела нас нөхчөд оронд нь Боцрагаас гаралтай Зерахын хүү Йовав хаан суужээ. Йовавыг нас нөхчөд оронд нь Тейманчуудын нутгаас гаралтай Хүшэм хаанчлав. Хүшэм нас нөхчөд оронд нь Бедадын хүү Хадад хаан суулаа. Тэрээр Муавын нутагт Меданчуудыг буцагсан билээ. Түүний хотыг Авит гэдэг байв. Хададыг нас нөхчийн оронд нь Масрекагаас гаралтай Самла хаанчлав. Самла нас нөхчөж оронд нь Ефрат мөрний иргэн Реховотоос гаралтай Шаул хаанчлах болжээ. Шаулыг нас нөхчөд оронд нь Ахборын хүү Баал Хинан хаан суулаа. Ахборын хүү Баал Хинаныг нас нөхчөд нь оронд нь Хадар хаан суусан бөгөөд хотыг нь Пау гэдэг байжээ. Эхнэр нь
Мезахавын гач Матредийн охин Мехатавел байлаа. Исавын тэргүүлэгчдийн нэрс нь ураг газарнуудыг нэрсэн жагсаалтынхаа дагуу дараахажээ. Тэргүүлэгч Тимна, Алва, Этад, Охолмаба, Эла, Пенон, Кенас, Теман, Мивцар, Магдал, Ирам нар юм. Эзэмшдэг оршин суугаан дутгуудынхаа дагуу тэд Эдомын тэргүүлэгчид бөгөөд Эдомын өвөг бол Исав юм ба. Амин. Бүх овог үндэсний бурхан гэсэн гарчтай. Өнөөдөр бидний уншсан хэсэг. За Библиэр ийм зүйлүүд маш их гардаг тийм үү. Заримдаа ингээд уйдахтай ч юм шиг ингээл тэрнээс гараад тэр гараад тэрнээс тэр гараад гэл ингээд удам хөсөөний зүйлүүд айгүйх гардаг. Гэхдээ эндээс нөгөө хүртэл бид нар бурхны бидэнтэй хэлхийг хүсэж байгаа бурхны мессежүүд байгаа. За бүх овог бүх үндэсний бурхан гэсэн нэрийн чимээгөө цагийн намны маань тайлбар дээр юу гэж юм гэхээр Исавын үр удам Исавыг ирж сурсаас юм Сэрт аж төрж исэн нутгийн овгод болон Эдом овгийн хаад нэрсийг бичжээ. Исав удмын түүхээр үсэн нэмэгдэж өнөр өтгөн бол гэсэн бурхны ивэл Исавч адил бэлгасныг харуулнаа. Эхлэл номд 11 овгийн тухай өгүүлдэг ба тэдний дунд Ишмаил болон Исавын ургийн түүх багтаж байгаад бурхан харь хүмүүсийн ч бурхан мөн болохыг харуулжээ. Яаковыг сонгосон ч Исавыг гадуурсан хэрэг огт бишээ. Яаковын түүхэнд Яаковаас илүү Исавыг онцлон эргээр илэрхийлснээс харагдана. Библийн сонголт бүхэн хүн төвтэй дараалал зохистой ирэхээр бус бурхны чөлөөж шийдвэр их гэдгийг үгээр илэрхийлсэн. Ивэл нэгүслэр бялхан бурхны үйлс зөвхөн чуулганаар баг хязгаарлагдахгүй үл итгэж хүмүүсийн дунд ч өрнөсөөр байна. Бид чуулган дэлхий гэж ялгалгүй амьдралын бүх талбартаа бурхны инрэл нэгүсэл хайрыг дамжуулахын зохистой. За бурхан гэж юм бэ? Израиль төдийгүй Эдомын ч бурхан хожим хоёр үндэсний нэгэн гэсэн найдварыг Исавын ургийн түүх төрүүлнэ. Бүх харал дайсагналыг эвлэрүүлдэг бурхны авралын төлөвлөгөөнд өнөөдөр миний биелүүлж чадах эвлэрэл юу вэ? За надад өгч байгаа сургамж юу вэ? Эдом овгийг захирч ирсэн хаадч цаг нь болоход мөх бусыг үзүүлсэн. Нүдэнд харагдах хаад эрх мэдлэлтэнд бүүдвшгэлээрээ. Нүдэнд үл харагдах бурхны захирамж бидний амьдралыг өдөртөн чиглүүлдэг. За өнөөдөр ер нь нэг маш хүн төрлөختөн бас айгүйх тийм юу гэдэг нүдэнд харагдах удирдагч нарт ингийн удирдагч нарт айгүй найдаж ирдэг. Тэдэнд найдаж байгаа хүмүүс маш их байдаг те. За тэгээд тэдэнд найдснаас болоод улс орон үндэстэн тэг хувь хүмүүс маш их сүрч байг бид харж байгаа. Ялангуяа бурхан энэ цаг үед удирдагчдын бүр нэг Монголын ч тэр Америкийн ч тэр те дэлхийн удирдагчдын тэр харанхууд байгаа үйлүүдийг маш ил гаргаж ирж тавьж байгаа ийм зүйл болж байгаа. За бид нар зөвхөн нөгөө нэг одоо Яаков өрөөгдөөд гэдэг ингээ бодоод итэл өнөөдөр бидний уншсан хэсгээр Есав маш их өрөөгдсөн байдаг. За тэгээд түүний бурхан хамгийн гол нь бид нар Яаковч Исавч бид нар энэ амьдралуудыг харахтаа бурхан ямар итгэмжтэй амлалтандаа ямар итгэмжтэй бөгөөд бурханы амлалт ямар гайхалтай хэрэгжиж байгааг бид харж байна тийм үү. За тэгээд бурханы амлалт хэрхэн Исав дээр биелж байгааг бид харж байна. Түүний үр удамд юу гэж одоо гол үгнүүд нь болохоор ноён овгийн тэргүүн мянгадын захирагч гэж гарч байгаа байхгүй. Энэ үгнүүд нь юу гэхээр тэнд маш олон тийм нэг одоо юу зохион байгуулалтаа хүчирхэг нийгэм байсныг бид харж байна тийм үү. За тэгээд Израильд хаан гарахаас өмнө Эдомд хаад байв. Энэ аягүй чухал. Израильд хаан гарахаас өмнө 36-гийн 31 дээр байна тийм үү. Израильд хаан гарахаас өмнө Эдомд хаад байваа гэж байна. Тэгээд өмнө хаан одоо Израиль гэсэн. За тэгвэл энэ үгүүдээс харах юм бол Эдом улс төрийн хувьд Израилаас төрүүлж хөгжсөн гэсэн үг байхгүй юу? Улс төрийн хувьд Израилаас төрүүлж хөгжсөн. Гэхдээ бурхны төлөвлөгөө төрүүлж хөгжөөгүй. Тэгээ бурхны төлөвлөгөө төрүүлж хөгжөөгүй харин юу? Тэд нэр өөрсдөө нөгөө нэг бурхнаас өмнө бурхангүйгээр өөрсдөө одоо тэг нийгмээ бүтээж байгааг харж байна тийм үү? За тэгээд ингээд 14 овгийн ноёд гардан тэднэрт зохион байгуулалтаа нөлөөтэй. За тэгээд юу гэдэг цэргийн чадвартаа газар нутгаа хяндаг ингээд Эдом бол тухайн үед үнэхээр хүчирхэг үндэстэн болсныг бид харж байна. За бас тэн дээр нөгөө нэг хоричуд гэж гарч байгаа. Энэ болохоор нөгөө Исавын хоцсон одоо нөгөө Сэр нутгийн уугуул арт иргэд байгаа. Уугуул арт иргэд. За тэгээд тэд нар магадгүй те улс төрийн ухаанаар ингээд уугуул ард ирдэг өөртөө хүлээ одоо нэгтгэж авсан байж магадгүй эсвэл гэрлэлтээр дамжсан ч байж магадгүй эсвэл саяхан ингээд нэг болсон ч байж магадгүй те. За ийм зүйл байж байгаа.
Гэхдээ энэ нөгөө нэг хаадыг харахаар ингээд энэ биднэрт бол ингээд мэддэхгүй ингээд тэрнээс тэр гараад тэрний гэдэг байгаа боловч нэг ханаас өөр овгийн хүн дараа нь хаад руу шилжүүдээ дараагийн хаан гарч байгааг бид харж байна. Энийн тэгэхээр нэг сонгогдсон те одоо бурхнаас сонгогдсон. Бид нар мэдэн шүү дээ. Тэ Саул, Давид гэдэг бурхнаас сонгогдсон хаадууд байгаа. Тэгвэл тийм биш ээ. Харин хүч нөлөө да эд баялаг тийм тулгуурсан хаадууд гарсан гэсэн үг. Тийм учраас нэг овгууд ингээл хүчирхэлжэл эд баялагтай болоод ирэнгүүт овгийн ахлагч нэдэг. Эн чинь одоо Монголд өнөөдөр яаж харагдаж байгаа хэрэг нэг намаар харагдаж байгаа хгүй. Нам нь одоо хэдэж Монгол ардын нам гэдэг чинь хүчирхэлжэл одоо маш их мөнгө төгрөгтэй болоод тэгин гутлаа юу ягаал ингээл ирэнгүүт нь юу гэдэг одоо намын арга нь ерөнхий сайд болдог ч гэдэг юм. Тэгээ энэ шиг яг нөгөө яг одоо бурхнаар сонгогдсон таньдаг энэ өнөөдөр бид нар эдовын түүхийг харах юм бол ийм байгаа гэсэн үг. За тэгээ бид нар ингээд Едом буюу Исав тэгээд Израиль Якоб буюу Израиль энэ хоёрын ингээд хооронд нь харьцуулаад харах юм бол одоо Едом мөн болохоор төрүүлээд хаантай болсон одоо өөрсдийн хүчээрээ байгуулагдсан тэгээд одоо улс төр цэрэг ийм зүйлүүд овгийн холбоон дээр ингэж бүтсэн бол харин Израиль болохоор хожуу хаантай болсон. Хаантай ер нь бид нар нөгөө нэг Израилийн ард түмэн хаантай болно гэхэд бурхан иш үзүүлэгчтэй хэлдэг штэ. Тэд хаантай болно гэж байгаа надад захирагдаад надаар өдөртүүлэхдээ дурггүй байгаамаа гэсэн. Тэгвэл тэр бол ингээд тэд нар хаантай болтлоо бурханы өдөртлөн төр явж ясныг бид харж байна тийм үү. За тэгээд энэ Едом болохоор хүчээрээ өөрсдийн хүч чадлаараа байгуулагдсан бол харин Израиль бол амлалтаар байгуулагдсан улс байгаа тийм үү. За тэгээд энэ дээр Едом болохоор одоо улс төр цэргийн энэ зүйлээр бий болсон бол харин бурхны Израиль болохоор бурхны амлалт, бурхны гэрээн дээр байгуулсан итгэл дуулууртай байдалд байгуулагдсан юм байхгүй. За тэгээд Едомийнх болохоор ингээд овгийн ард түмэн, овгийн холбоонууд ингээд овгууд ирсэн бол харин Израиль бол гэрээний ард түмэн ийм ялгаанууд гарч ирж байгаа. Ийм ялгаанууд. Гэхдээ бурхан бол маш итгэмжтэй тийм. Бурхан итгэмжтэй, бурхан яг тэр итгэмжтэй байдал дотор юу ч газар хаялгүйгээр Эдомыг ч гэсэн ингээд сонгогдоогүй гэсэн зүйлээр хоош тавилгүйгээр энэ ард түмнийг харилсаар байсныг бид харж байна. Тэгэхээр бид нар бас яг одоо ингээд нэг өдөр тутмын амьдралдаа бид яах юм бэ? Монгол итгэгч хүний хувьд би зөндөө энэ тал дээр зөндөө хэлдэг бид нар үндэснийг ялгарч ерөөсөө болохгүй. Бурхан Монгол ард түмэнд үнэхээр хайртай. Монгол үндэстэнд хайртай, тань хайртай, надад хайртай. Тэгвэл бурхан бас яг адилхан хятад үндэстэнд хайртай тий. Одоо хүмүүс Израиль үзээ ядал, Америкийг үзээ ядал бурхан бүх үндэстэнд хайртай. Өнөөдөр бурхан харах юм бол бүх үндэстэнд хэдийгүй одоо тэр дотор үндэснүүд дотор байгаа бүх овгууд бид нар одоо тэгэл бас одоо казак масак гэл ингээд муудалцаад байх шаардлага ерөөсөө байхгүй. Бид нар байгаа улс оронд жишээ Ламусан солонгосод гал Ламусан манай хин алтан дээр байгаа тий. За Монгол Японд монголчууд мос японочд үгүй бурхан бүх үндэстэнд хайртай. Тэр дотор байгаа жижиг овгүй бүх овгуудад хайртай. Тэгээ бүх хилтнүүдэд хайртай. Бурхан нэг хүн зөвхөн нэг хүн байсан ч гэсэн бурхан тэр хүнийг хайрлах тийм хайрын бурхан юм аа. Тэгэхээр бид нар энийг хүлээн зөвшөөрж хүлээж авах хэрэгтэй юм байгаа. За та юу ойлгож байна? Юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх. Таны бодол санаанд өөрчлөлт орж ирж байна. Би ч гэсэн монгол хүний хувьд яагаад гэдгээ мэдэхгүй цаагаараа үндэсний маань нэг онцлог байдаг юм шиг байна тий. Хятад хүмүүст нэг тийм дуртай байгаагүй. Тэгээд зүгээр л тий. Тэгвэл би ингээд хятад хүмүүстэй харилцаад ингээд ирэх үед Хятадын Солонгос одоо өвөр монголч гэдэг юм уу тий. Ингээд хүмүүстэй харилцаад ирэх үед яг л адилхан хүн. Яг л адилхан тэр дотор сайн тамуутай зөндөө хүн байдаг. За Монголд бол ингээл Ламусаа солонгосчод гэл солонгос одоо ирдэггүй амьдэрдэггүй ч юм уу тийм хүмүүс тийчээ. Тэгвэл яг үнэхээр миний амьдарч байгаа солонгос улсад юу гэдэг сайн харах юм бол энэ ихтэй одоо хүн хамтунд муугаас сайн найгуух байдаг. Маш их сайн хүмүүстэй учирч байсан. Яг адилхан тийм Монгол тэгээд солонгос хүмүүс Монголд ч Монгол хүмүүс үнэхээр сайн. Тэгэхээр бид нэр ерөөсөө бүх хүнд бурхны тэр зан чанарыг л айгуу сайн дагах хэрэгтэй. Бид нар өдөр болгон чимээгүй цаг хийж байгаа бурхны зан чанарыг суралцаад түүнийг амьдралдаа тий бурхны үгээр бурхныг таньж мэдээ түүний дагуу бид нар ингэж амьдрах үгийн дагуу бурхны зан чанарыг даган дуурайж амьдрах гэдэг байгаа шүү дээ.
Тэгэх юм бол бид нарын хувьд гэдэг одоо гарч ирэх аюу том өөрчлөлт маань нөхөр бүх үндэсний хүмүүсийг яг адилхан л хайрладаг бурхан. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар урд нь гэр бүл дотор үгүй аав намайг илүү хайрлах ёстой, үгүй ээж намайг илүү хайрлах ёстой гэх чуулган дотор орж ирчээд хүртэл те пастор энэ хүнийг илүү хайрлаад байна ч юм. Айгүй өрөвдмөр шүү дээ. Пастор хүн чинь нөгөө нэг шинэ хүн ирэхээр тэр шинэ хүн дээр ингээ бүх анхаарал фокусаа тавьдаг. Тэр хүнийг халамжилж байгаад нэг итгэл дээрээ нэг хөлөө олоод зогсдол нь ингээ халамжлахыг хүсдэг. Гэтэл хуучин хүмүүс нөгөө намайг тахаа болцсон. Шинэ хүн рүү хараад шинэ хүнийг л ингээд байна. Шинэ хүн дээр л анхаарал тавиад байна. Шинэ хүнийг л ингээд байна. Бараг пастор ялгуурлаад байна гэдэг. Үгүй ээ. Тэр чинь дөнгөж төрсөн хүүхдийг халамжлах, гүүж байгаа хүүхдийг халамжлах, насан туршсан одоо өсвөр насны хүүхдийг халамжлахын тэр чинь асар өөр шүү дээ. Жишээлбэл одоо 20 жил цуглаанд явсан хүн байлаа гэхэд тэр чинь 20 настай л хүн явж байгаа шүү дээ, тийм үү? 20 настай. Гэтэл дөнгөж цуглаанд төрөх гээд байгаа бүр дахин төрөөчгүй хүүхэд хүрээд ирлээ шүү дээ, тий. Харахад нас нь 50-тай хамаагүй. Тийм үү? Тэгэхэд нөгөө яг эзэнд итгээгүй дөнгөж ингээл нэг юу яах гал төрөхөөл ингээл тэг дахин төрөхөөл яг эзэнд тэгэл дахин төрчихөөл тэр хүүхдийн чинь нөгөө төрүүлж авах хэрэгтэй шүү дээ. Төрүүлж авахын тулд яг бүх нөхцөлийг бүрдүүлэн тэг хайрлан халамжлан одоо орчин нөгөө ээжийг төрөхөд бэлтгэхтэй адилхан би хүлээж авах хэрэгтэй. Тэгээд дөнгөж төрөн гуталчин дөнгөж төрсөн хүч бүх одоо хүний анхаарал дотор байх хэрэгтэй болдог шүү дээ. Тэг юу ч идэж угуулсан юу ч яасан. Гэтэл тэрийг итгэгч нар хүлээж авч чаддаггүй бас. Би л олон жил болцсон намааг л илүү яах хэвээр би л ирэх мэдлээ би л яг бүр ингээ зарим хүмүүс яг өөрийгөө пастрын хэмжээнд тавьчихдаг. Тэгээд пастор хэрвээ ийм ингээ итгэгч нар жишээл юу пастрыг ингэж хөндлөж байгаа бол намааг би бас олон жил болцсон намааг ингэх хэвээр пастор хүн одоо юу айгүй энгийн зүйл дээр харагддаг. Пасторт хүмүүстэй юм өгч чад надад бас өгөх хэвээр пастрыг хүмүүс ингээ тусгаалan авч үзэж чад намааг бас тэгэх хэвээр ийм зүйлүүд гарч ирдэг. Үгүй бид нэр ойлгох хэрэгтэй тий. Бурхан бүх хүнийг адилхан хайрладаг. Бүх хүнийг адилхан хайрладаг. Бурхан тэгэхээр бид нар тэр донд бурхан намайг илүү хайрлаад дутуу эсвэл намайг дутуу хайрлаад энийг илүү хайрлаад тийм зүйл байхгүй. Үндэснүүдийн хувьд ч гэсэн. Тэгэхээр бүгдээ бүх үндэснийг хайрладаг хүмүүс яцгаая тий. За та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Манайх ойлгож байгаа тий би хичээлдээ явах. Өнөөдөр би бүр айгүй ингээд бүр яарч байгаа. Бүр өчигдөр оройноос хашаас ёо шаших шиг маргааш иглээ болоос гэд манай ментор пастор 3 сар Туркэд хийж байгаа. Ирж байгаа аахгүй. Тэгэхдээ 3 сараас илүү гарсан. 3 сар Туркэд хийж байгаа. Туркээс шууд Хятад очиж үлчээд Хятадаас Филиппинд очиж үлчлээд ирсэн. Тэгэхээр би бас өчигдөр манай нөгөө өчигдөр уржигдэр хоёр чинь солонгост амралтын өдрүүд байгаад тэгээ манай пастор яг пасторуудын хувьд нэгд өдөр амардаг шээ. Нэгд өдөр амралтын өдөр тэгээ хоёр дахь өдөр улаантай бүх сургуулиуд амраад нэгд өдөр бас сургууль цэцэрлээд амарсан байхгүй. Тэгээ пасторууд маань нөгөө пастор яг бид нартай 3 дахьт яг хизээ уулзах нь тодорхойгүй байсан байхгүй. Хэрэнгутлаа ядраад бас ирч чадахгүй ч болов бид нар харж байсан. Тэгээд нэгд өдөр манай пасторууд ихэнх нэг гэр бүлийн аялалд ингээд хол гарцгаасан байхгүй. Тэгэл тэгсэн нэгд өдөр орой пастор шилсэн солонгост ирэн гутлаа. За 3 дахь өдөр уулзъя гэд бичин гутал бүгд тийм оцсон газраас жолоохоо эргүүлсэн бүгд пастор ирж гэн гэж бүгдээрээ яг тэрийг харахтаа би ямар гой хүмүүстэй ямар гой ментор пастортай тэгээд дагалдагч нарын ч гэсэн пастор ямар хайрладаг хүндэлдэг болохыг ингээ харж байгаа байхгүй. Тэгээд манай солонгост Монгол пасторын кемп болж байгаа. Тэгээ би бас тэр кемпэд явна гэд нэрээ өгсөн байсан. Гэхдээ би бас яг хэлжсэн байхгүй. Бахахаа удирдлага. За би ментор пастор маань ирвэл би явахгүй. Ментор пастор маань ирэхгүй бол би явнаа гэд. Тэгсэн яг пастор ярингууд за би түл явах байлаа шүү гэд ингэсэн. Ийм зүйл болсон. Тэгээд өнөөдөр бүр нэг пастор Самоним хоёр маань ирнэ гэд бүр өстө тэр хоёрыг сандаг. Манайхан би бүр аягүй сандаг. Тэгээ санаад одоо бусуух шиг явах гээд ингэж байна. Бас хоцрохгүй очих нэг башхал тий. За өнөөдөр бид нар Кипр улсын төлөө залбирэн. Кипр улс болохоор сая 371 мянган хүн амтаа. Тэгээд 72.4% христ итгэл. Үүнээс евангелист итгэгчдийн хувь нь болохоор 0.8. За энэ нэг католик за Кипр харлын тухай би өгөн айгүйх ярих юмтай юмсан. Яа гэм лээ үз. Кипр харл бол бидний хувьд айгүй чухал нэг ийм газар дундын тэнгис гэдэг маш гоё юм үзэсгэлэнтэй. Тэгээд 300 хоног ингээд бүр гоё юутай хэлээ. Одоо нарлаг байдаг. Тэгээд одоо Грек, Туркийн ийм нэг юутай одоо нөлөөлөл
тэр соёл маялын нөлөө орсон ийм ус байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг энэ байршлийнхаа хувьд маш их анхаарал татдаг байсан ийм ус. Яг гэвэл одоо жишээлбэл Турк мөркээс Евро, Грек, Итали, энэс одоо Африк явтаа ингээд нөгөө дандаа Кипр харлаар дайрдагсан. Тэгээд бидний хувьд ялангуяа бидний хувьд болохоор энэ юу гэвэл Библиэтэй маш их онцлог одоо холбогдсон улс байгаа. За бид нэр эндээс жишээлбэл бид нэр би ялангуяа нөгөө нэг шинэ гэрээтэй маш их холбогдсон ийм зүйл байгаа. Тэгээ бидний сайн мэддэгтэй Барнаб тийм үү тайвшрууллын хүү гэдэг штэ тийм эвлэрлийн хүү гэж хэлдэг. Тайвшрууллын хүү Барнабын нутгийг бол Кипр гэж хэлж яадаг. Тэгээд энд нөгөө ортодокс үнэ алдартны сүм ортодокс сүм нэлээд хүчтэй байдаг байхгүй. Тэгээд тэнд ингээ Барнабын нөгөө сүм байдаг. За тэгээд Паулийн бид нар нөгөө Паулийн илгээлтийн аяллуудыг харах юм бол бид нар Паулийн илгээлтийн анхны аялал хамгийн түрүүнд Кипрээс эхэлсэн байдаг. Кипрээс эхлээл тэгээд Саламин хот Пафос Пафтын дээр очсон байдаг штэ. За тэгээд ер нь нөгөө Ромын өндөр албан тушаалтын Христийн итгэл рүү орсон анхны тохиолдол нь болохоор Кипрт болсон байдаг. За тэгээд Стефаны хавчлагын дараа Стефаны хавчлагын дараа Иерусалимээс нөгөө дөрвөгцсөн итгэгчид ихэнх нь яг Кипрт очсон байдаг. За тэгээд бас нөгөө нэг эзний амьлуулсантай Лазарыг харах юм бол Лазар бас юу байдгүй бас яг нөгөө нэг хавчлагын үеэр Кипрт очиж амьдэрсэн. Тэгээд Лазарын шарилн тэнд байдаг гэж ингэж үздэг ийм газар шүү. За тэгэхээр Кипр бол бидний хувьд Библиэд аягүй холбоотой Хүс намын 13 дугаар бүлэг дээр байдаг байхаа. Ер нь Кипртэй холбоотой ийм зүйл Паулийн анхны хайлаг Кипрээс эхэлсэн гэдэг. Ер нь яг хавчигдаад ирэнгуут л Израилээс маш олон итгэгчид Кипр руу очсон байдаг ийм газар. За тэгээ хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр үгийн төлөө баярлалаа. Тэгээ та биднийг удирддаг, та биднийг өрөөдөг эзэн. Тэгээд та үнэхээр биднийг бас бүх овг бүх үндэснийг хайрлаасаа гэж хүсдэг бурхан танд талархаж байна эзэн. Тэгээд бид таны зан чанарыг дуурайан амьдрахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Эзэн минь ээ тэгээд бид яг одоо Кипр улсын төлөө залбирч байна. Үнэ алдартнаас өмнө Кипрчүүдийн соёл өрмөц байдлын чухал цаг юм аа. Тэгээд эзэн минь та энэ газрыг үнэхээр бурхантай амьд харилцаатай байгаасаа гэж Христтэй амьд харилцаа тогтоож ариун сүнсээр хөтлөгдөж амьдрахад та Киприйг та өрөөж өрөөд залуу үеийнх нь бас энэ сургуулиудад нь шин гэрээ тарааж заадаг. Тэгээд тэд харин үнэ алдартны сүм дээ католик шашин, ортодокс шашин энэ зүйлд автах ш харин Есүс Христтэй хувьчлан уулзах болтугай. Тэгээд Грек болон Туркийн хооронд байнгын одоо 50 жил үргэлжилсэн мөргөлдөн байна. Эзэн тэдний хооронд та эвлэрлийг тогтоож өгөөрэй. Бид Есүс Христийн нэрээр бид Киприйг өрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр Израилийг өрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг өрөөж байна. Тэгээд эзэн энэ өдрийг та өрөөж өгөөрэй. Миний бас замыг өрөөж өгөөрэй эзэн. Тэгээд бүх алдар нь тантай холтгой Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тухалгачлаа. Аяа эзэн та өрөөлтэй зарилгуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баясагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуул 119:12-аас 16. За цээжлэгчлээ. Юунаас жилүүгээр зүрхээ хамгаал. Амийн булгуу тэндээс гардаг юм аа. Сургаалт өгс 4:23. За эцэг ивэх болтгоо. За Кипр ийм гоё үзэсгэлэнтэй. Маш гоё үзэсгэлэнтэй ийм газар байна. Тэгээ биднээс дундаас бас Кипр руу очиж үзсэн байвал үгүй очсон болов. За бас тэгээ Киприйг очиж үзэх боломжууд бас нэгдэх болтгоо тий. За өдөр бүгд өнгөлөг байгаараа, эрэг байгаараа, талархалтай байгаараа. Би өөртөө гараад гүйлээ. Баяртай эзэвэг.